Түүхэнд хамгийн агуу 3 математикчийг нэрлэл гэж танаас асуувал таны толгойд хэн орж ирж байна? За магадгүй Пифагор байж болох юм, дэлхийг хавтгай биш гэдгийг анх хэлсэн хүн. Эмэгтэйчүүдээс Хипатия байж болно. Дунд сургуулийн самбар дээр байдаг бичээснээс Гауссыг санаж болох юм. Гэлээгээд математикчид физикчид шиг тиймч алдартай биш. Нобелийн шагналууд донд хамгийн сүр дүлэнтэй нь физик байдаг бол математик гэдэг бүр ангилалч байхгүй. Тийм учраас математикийн Нобель гэж үнэлэгдэх Филдсийн медаль гэж гарч ирсэн ч та бүхний хэдэн ийм медаль байдаг гэдгийг өмнө нь сонсож байсан бэ? Ньютон эсвэл Эйнштейн гэвэл олон хүн танина, харин математикч Жорж Кантор гэвэл хэдэн мэдэх вэ? Магадгүй математик ойлгоход маш хэцүү хэл болохоор тэр байх. ертөнцийг танин мэдхийн тулд тэд физикчид шиг туршилтын төхөөрөмж, астрофизикчид шиг аврах том телескопууд, онлын физикчид шиг газар доор хичнээн километр үргэлжлэх бөөмийн хурдасгуур, 40 сая долларын лаборатори ашигладаггүй. Зүгээр л нэг бал бас нэг цаас ашиглаад урдаа байгаа асуултын хариултыг хамгийн цэвэрхэн, хамгийн энгийн, хамгийн үзэсгэлэнтэйгээр гаргаад ирдэг. Харин бид тэрхүү гоо үзэсгэлэн нь хаана байгааг ч ойлгохгүй ангайн харах нь олонтоо. Хариултыг нь байя гэхэд асуултыг нь ч ойлгохгүй байх нь илбэг. Үнэхээр математик гэдэг хэлийг ойлгодог хүн маш цөөхөн учраас жишээ нь дэлхийн түгэндх хамгийн агуу 10 математикчийг жагсаавал Пифагор ба Гауссаас бусдыг нь бараг анх удаа сонсож буй мэт санагдана. Гэхдээ сонирхолтой нь юу вэ гэвэл энэ жагсаалтад байгаа хоёр хүн одоо ч амьд сэрүүн байгаа. Нэг нь объектив үнэлгээгээр амьдарч буй хамгийн суут математикч гэж хүлээн зөвшөөрөгддөг. Үнэхээр ч тийм. Гэхдээ түүний түүхийг дараа тусдаа авч үзцгээе. Харин миний хувьд субъектив өнцгөөс нөгөөх нь илүү сонирхолтой санагддаг. Григори Перельман. Энэ хоёр хоёулаа математикийн Нобель гэгдэх Филдсийн медалийг хүртсэн. Гэхдээ Перельман шагналаасаа татгалцсан. Dr. Perelman has declined to accept the medal. Мянганы бодлогууд гэгдэх математикийн хамгийн хэцүү 7 бодлогын нэгийг мань нөхөр бодсон. Гэхдээ ёслолын арга хэмжээнд өргөдсөн 100 суут математикчдын дунд түүний суудал хоосон байсан. Баярын цэнгүүнд очоогүй, шагналын 1 сая долларч аваагүй. Түүний оролцсон нэг ч ярилцлага, баримтат контент байдаггүй. Орос хэл дээр нэг нэвтрүүлэг байгаа, гэхдээ өөрөө дотор нь байхгүй. Олигтой зурагч байдаггүй. Намтраар нэг ном бичигдсэн ч зохиолч нь зохиолын баатартайгаа уулзаж байгаагүй гэдэг. Одоогоор амьдарч буй хамгийн агуу 2 математикчийн нэг нь гэж байгаа боловч яг үнэндээ амьд эсхийг нь ч баттай хэлж чадахгүй. Тэгвэл Григори Перельман гэж хэн бэ? Хамгийн хэцүү бодлогыг хэрхэн бодсон бэ? Тэгээд дараа нь яагаад бүх дэлхийтэй харилцаагаа тасалчихав? Амьдарч буй хамгийн сонирхолтой энэ математикч залууд юу тохиолдсон бэ? Энэ бол Millennium Problems буюу мянганы бодлогууд. Мянган жилийн хамгийн хэцүү 7 математик асуулт. Clay Математикийн институт бодлого бүхний шийдэлд 1 сая долларын шагнал амласан. Millennium-ийн төлөө $1 million. Энэ бодлогуудыг монголоор тайлбарласан та бидний сайн мэдих эрдэмтдийн цуврал лекц онлайнаар байгаа гэдгийг ташрамд дурдаад авъя. $6 сая сэжвэр шүү. Гэхдээ эдгээр бодлогын хариултыг нь бүр болио гэхэд асуултыг нь ойлгоход хүртэл бидний амьдрал хүрэлцэхгүй байх магадлалтай. Учир нь бодлого бүхэнд өөр карьер шаардлагатай. Энэ бодлогуудын төлөө 20-30 жилийн турш ажилласан хүмүүс ч бий. Тэгээд бодож чадалгүй насаа барж байгаа. Математикийн ертөнц шинэ мянганыг буюу 2000 оныг мянганы 7 бодлогыг бодох томоохон сорилтоор эхлүүлсэн. Гэтэл 2 жилийн дараа Григори Перельман гэдэг нөхөр ганцаараа нэг бодлогыг нь бодчихсон. Пуанкарегийн таамаглал гэдэг бодлогыг. Францын алдарт математикч Хенри Пуанкарегийн асуусан асуулт нь ертөнцийн хэлбэр бүр цаашлбал байж болох бусад ертөнцүүдийн ч
хэлбэр ба хэмжээсийг ойлгох хаалгыг гаргаж ирсэн юм. Гагцхүү бодлогын хариулт нь тэрхүү хаалгыг нээх түлхүүр байв. Асуулт математикийн топологи гэдэг салбартай холбоотой. Хэлбэр дүрсүүдийг сунгах, татах, мөрөөлгөх математик гэсэн үг. Жишээ нь нэг шоо хэлбэрийн баримлын шавар барьж аваад түүнийг бөөрөнхий бөмбөрцөг болгон хувиргах боломжтой. Эсвэл нэг бөөрөнхий шавар барьж аваад түүнийхээ дунд нэг нүх нээгээд тоорус буюу цагирах хэлбэртэй болгож болно. Гагцхүү эдгээр үйлдэлүүдийг математикийн хэл рүү буулгая гэвэл топологи гэдэг салбар гарч ирдэг. Харин топологийн хувьд куб ба бөмбөрцөг хоёр ямар ч ялгаагүй. Хэрв дотор нь ямар нэгэн нүх байхгүй л бол. Дотор нь ямар ч нүх байхгүй бол ямар ч дүрс ижилхэн гэдэг топологи. Харин дотроо нүхтэй бол тэр нь ямар ч хэлбэртэй байсан бас л ижилхэн. Жишээ нь нэг синжтэй аяга, донут, сорвол хүртэл хоорондоо ялгаагүй гэдэг. Пуанкарегийн асуулт яг энэ байсан юм. Товчхондоо хэрв 3 хэмжээстэд орших альва хэлбэрт нүх байхгүй бол тэдгэрийг бүгдийг нь бөмбөрцөг гэж үзэж болох уу гэдэг асуулт. Харин Перельман тэгж үзэж болно гэдгийг баталжээ. Энгийн мэд сонсогдох ч энэ асуултыг 100 жил хинж тайлж чадаагүй. Яагаад энэ хариулт сая долларын үнэтэй вэ гэхээр бөмбөрцөгт нэг чухал онцлог бий. Дээр нэг дугуй зурлаа гэж бодъё. Тэгэд тэр дугуйг нэг талаас нь татаад багасгах гэж оролдвол нэг цэгт очтол нь жижигсгэж болно. Харин ижил үйлдэлийг цагирах дээр хийх боломжгүй. Одоо энэний хэмжээг нь томруулж авч үзье л дээ. Та гартаа нэг утас аваад ертөнцийг бүтэн тойроод буцаж ирлээ гэж бодъё. Тэгээд нөгөө утсаа нэг үзүүрээс нь татлаа. Татаад ирэхгүй гацчих бол манай ертөнц топологийн хувьд цагирах хэлбэртэй гэсэн үг. Гэхдээ хоёр дахь магадлал бий. Хэрвээ нөгөө утсаа татаад тойрог нь багассаар хүрээд ирвэл бид топологийн хувьд бөмбөрцөг ертөнцид байна гэсэн үг. Мэдээж үүнийг практик дээр хэрэгжүүлэх боломжгүй. Гэхдээ математикийн тусламжтайгаар бид цаг зав энерги тэгж үрэх шаардлагагүйгээр зарим зүйлсийг ойлгох боломжтой. Яг л 2000 жилийн өмнө Пифагор сансраас дэлхийг хараагүй мөртлөө хавтгай биш бөмбөрцөг дээр амьдарч буйгаа ойлгосон шиг. Физикийн хувьд 2 хэмжээстээс гарч чадаагүй ч оюун санааны хувьд 3 хэмжээстийг тайлсан шиг энэ боломжийг математик бидэнд өгдөг. Гэвч математик гэдэг хэлийг ойлгодог хүмүүс цөөхөн. Перельман харин математикаар шүлэг бичдэг байв. Оросд оролцож болох бүхий л математикийн олимпиад тэмцээнд төрүүлсэн гэдэг ба Ленинградын их сургуульд доктороо хийжээ. Тэгэд мэдээж Америкаас шууд урилга авсан байна. Хамгийн супер математикчдын хичээлд сууж үзсэн ба Принстон болон Стэнфорд гэх мэт аврах сургуулиудаас ажлын санал авсан ч гэхдээ аль нь ч зөвшөөрөөгүй. Энэ хугацаанд Ричард Хамилтон гэдэг математикчийн Ричи урсгал гэдэг тэгштгэл түүнд ихэд таалагдсан ба үүн дээр төвлөрөхөөр 1995 онд Орос руу буцжээ. Харин явхаасаа өмнө Берклигийн нэгэн танилтаа үүнийг яаж бодохоо би олчих шиг боллоо гэж хэлсэн гэдэг. Тэгэд ясан гэж 7 жил таг. Перельманыг нэг сэдвийг барьж аваад нухаад 5 жил болсны ой дээр буюу 2000 онд мянганы бодлогод зарлагдсан. Харин 2002 онд Перельман нэгэн өгүүллийг нээлттэйгээр хуваалцжээ. Энэ өөрөө галзуу гэмээр үйлдэл. Мянганы бодлогын институт руу биш олон нийтэд нээлттэй хуваалцсан гэдэг нь нэг талаараа эрсдэлтэй ч үйлдэл. 39 хуудастай түүний өгүүллийн төгсгөлд Пуанкарегийн таамаглалын шийд бий. Гэхдээ зөв үү буруу юу мэдэхгүй. Учир нь энэ бодлого өөрөө магадгүй түүхэндх хамгийн олон удаа буруу бодогдсон бодлогуудын нэг. Өдөр болгон нэг шийд гарч ирдэг. Гэхдээ бүгдээрээ алдаатай. Тиймээс эхэндээ Перельманы шийд тийм ч анхаарал татаагүй байна. Харин хэдэн жил өнгөрсөний дараа алив эн чинь харин болохоор ч юм уу гэгдэж эхэлжээ. Аажмаар энэ шийд рүү анхаарал хандуулах хүмүүсийн тооч ихссэн байна. Перельманыг мэддэг хүмүүс бол нэлээд нухацтай авч үзэж байлаа. Салбартаа тэргүүлэх математикчид ч энэ шийдийг ойлгох гэж зүдэрч байв. Тийм учраас хариултыг зөв эсхийг шалгах комисс хүртэл байгуулагджээ. Сая доллар амласан Клей математикийн институт эцэст нь 2010 онд бодлогын хариуг зөв гэдгийг хүлээн зөвшөөрч Перельманд шагналыг олгохоор шийдсэн байна. Өөрөөр хэлбэл түүний 7 жил бодсон бодлогын хариуг шалгахын тулд 8 жил зарцуулагдсан гэсэн үг. Гэхдээ энэ 8 жилийн хугацаанд Перельманы нэр хүнд гэрлийн хурдаар өсөж байхад Перельман өөрөө харин хар нүх шиг улам дотогшоогоо болж олонний нүдээс зүхтааж байв. Сайн сэтгүүл түүний шийдийг жилийн шилдэг амжилт гэж зарласан.
New Yorker сэтгүүлд харин нэг сонирхолтой нийтлэл гарсан нь түүний амжилтыг булаах гэсэн хятад математикчдын тухай. Мөн ер нь энэ шагнал энэ нэр хүндийн цаадах түүхийг маш гайхалтайгаар тайлбарласан нэгэн нийтлэл хэвлэгдсэн ба заавал уншаарай гэж зөвлөмөр байна. Энэ нийтлэлийг бичсэн хүн нь өөрөө A Beautiful Mind номын зохиогч ба энэ тухай хийгдсэн кинон John Nash гэдэг математикчийн алдрыг түмэнд түгээсэн билээ. Уг нь Perelman-ы тухай кино хийвэл алхаар, гэхдээ Perelman түүнийг алдартай болгохыг хүссэн хүн бүрээс зүгтаасан. Хэрэв миний бодсон шийд зөв бол түүнээс илүү шагнал хэрэггүй гэж байв. 2006 онд математикийн Нобель гэгдэх Fields-ийн медалийг түүнд өгөхөөр болж олон улсын математикийн холбооны ерөнхийлөгч Sir John Ball бүр Санкт Петербург руу нисч очоод нөхрийг 2 өдөр нийт 10 цагийн турш ярилцаж ятгах гэж үзээд дийлээгүй гэдэг. Fields-ийн медаль гэдэг манай медалуудаас шал өөр шүү. Жил болгон ч өгөөд байдаг зүйл бас биш. 88 жилийн хугацаанд ердөө 64 хүн л энэ медалийг хүртэж чадсан гэхээр баргийн багийн авдаг зүйл биш юм. Гагцхүү Fields-ийн медалаас ганцхан хүн татгалцсан нь Perelman байв. Мөнгө, нэр алдар надад хэрэггүй. Амьтны хүрээлэн дэх үзүүлэн шиг хүмүүс намайг тойроосоо гэж хүсэхгүй байна. Би математикийн баатар ерөөсөө биш. Та бүхний бодож байгаа шиг амжилттай хүнч биш. Тиймээс хүн бүхэн над руу хараасаа гэж хүсэхгүй байна гэжээ. Үүний дараа харин мэрэгжил нэгтнүүдийн дунд тухайн үед Perelman өөртөө нь утсаар арай гэж холбогдож чадсан сэтгүүлчид намайг битгий зовоогооч би мөөгнүүдтэйгээ зуралтаад завгүй байна гэж хариулсан гэдэг хошигнол хүртэл дүгэж байсан. Харин 2010 онд мянганы бодлогын сая долларыг нь өгье гэхэд ямар хариу өгөх нь гэдг нь сонирхол татаж байв. Учир нь тэрээр 2005 онд ажилласаа өөрийн хүсэлтээр гарсан байдаг ба түүнээс хойш өөр газар ажиллаж харагдаагүй юм. Тэгэхээр уг нь мөнгөний хэрэгцээ бол байсан гэсэн үг. Гэтэл мань нөхөр татгалзахтаа харин ертөнцийг хэрхэн удирдахыг мэдэж буй надад сая доллар яагаад хэрэгтэй гэж бодов хэмээн хариулжээ. Үүнээс цааш Perelman-тэй хинч холбогдож чадаагүй. 2014 онд Шведэд нанотехнологийн компанид ажиллаж байна гэдэг цуурхал тарсан ч тун удалгүй Санкт Петербургт буюу өөрийн амьдардаг хоттой Попразаас цугтаж байхдаа дуранд өртсөн байна. Энэ бол түүний сүүлчийн төрх. Үүнээс хойш түүнийг хаана юу хийж байгаа тухай сурагч дулдаагүй. 10-аад жил түүний амьд эсхийг нь ч тодорхойлж чадаагүй байна. Perelman яагаад энэ бүхнээс зугтав? Хариулахад маш хэцүү асуулт. Учир нь тийм өндөр түвшний математикчийн ёс суртахуун ямар байдгийг бид бас мэдэхгүй шүү дээ. Магадгүй тэр гавьяага өөр нэгэнтэй хуваалцахыг хүссэн байж болох. Нөгөө Ричи урсгал гэдэг тэгштгэлийн эзэн Ричард Хамилтон байна да. Түүнийг өөрийн өгүүлэлтэд маш олон удаа дурдсан байдаг. Мэргэжил нэгт найзууд нь түүнийг хизээч худал хэлдэггүй бараг төгс гимээр шудраг хүн гэж тодорхойлдог аж. Магадгүй асар дутагдaltaй энэ дэлхийн бас нэг ядаргаатай дутагдал нь энэ шагналын механизм гэж түн санагдсан байж болох. Түүний багш математикч Александров нас барахынхаа өмнөхөн би математикийн араас биш, ёс суртахууны араас гүйдэг гэж хэлж байсан удаатай. Учир нь математик гэдэг шинжлэх ухааны хаан гэгддэг. Зарим талаараа логик ба ёс суртахууны ухаанч гэгддэг. Мөнгө, алдар нэр, гавьяа шагналтай үл зуралдах, олон нийтээс өөрийгөө тусгаарлах, ганцаардмал суутан. Энэ гариг дээр маш цөөхөн хүний ойлгодог хэлээр ярьдаг түүнд магадгүй ярилцах хэн нэгэн дутагдсан ч байж бас болох. Яг л эрт үеийн Пифагор шиг. Пифагор дэлхийг харагдаж буй шигээ хавтгай биш гэдгийг өөр хэмжээс рүү гаралгүйгээр ойлгосон шиг магадгүй Perelman ч бас бидний үл сонсох, үл харах ертөнцийн хэлийг ойлгосон ч байж мэдэх юм. Магадгүй математик түүнд хүсэж буй бүх зүйлийг нь өгсөн байх. Хатуу цааз, тодорхой дүрм ноёрхсон газарт ганцаардал, гайхамшигт нууц, гүн гүнзгий утга уялдаа. ертөнц өөрөө ер нь тийм шүү дээ. Энэ дугаарын спонсор Дэлхийн мэдлэг Актем. Салбартаа 27 жилийн туршлагатай математик ба англи хэлний сургалтын хөтөлбөртэй Дэлхийн мэдлэг Актем нь цээжлүүлэх биш, ойлгуулах арга зүйтэй мөн хүүхэд бүхэнд өөр хөтөлбөр гаргаж өгдөг гэдгээрээ онцлог. Дэлхийн мэдлэг Актемийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 77 77 77 57 дугаар руу холбогдоорой.
эсвэл description хэсэг дээрх вебсайтаар зочлоорой.